За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Япон төгсөгчдийн Жугамо нийгэмлэгээс Icon Segment-тэй хамтран гаргаж байгаа Япон төгсөгчөөс асуух 5 асуулт сурал ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт Монгол-Япон төвийн ерөнхий удирдлагын тасгийн дарга Эрдэнэтийн Тэнгис ах маань оролцож байна. За сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгтээс их сурж оролцуулж байгаа та бүхэндээс баярлалаа. Манай Тэнгис ахын хувьд бол Япон улсад 7 жил гараа амьдэрсэн тий 7 жил амьдраад тэгээ ирснээс хойш бол Монгол-Япон төвгээд одоо Монгол-Япон төв чинь энэ жил 20 жилийн сая болсон тий 20 жилийн төвхтэй энэ газар ажиллаж байгаа юм хүн байгаа. Тэгээ Тэнгис ах өөрийгөө нэг сайхан товчонд танилцуулж. За тэгээ. За намайг Эрдэнэтийн Тэнгис гэдэг. За би анх Япон оронтой яаж холбогдсон бэ гэхээр би анх 1997 онд за яг 12 настай юм байна. Тэр үед нөгөө одоо ч гэсэн зохион байгуулж байгаа Аз намхан далайн бүсний хүүхдийн чулуу уулзалт гэдээ болсон. Тэгээд тэр маань болохоор англи хэлээр ерөнхий боловсролын хүүхдүүд тэр чинь одоо 5 дугаар анги байсан юм тийм ээ. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн сургуулийн хооронд тэмцээн цугаад англи хэлээр тэнцсэн хүүхдүүд эрэгтэй 4 эмэгтэй 4 хүүхд яваад Фукуока хотод бол тэр тийм чулуу уулзалтанд анх явж исэн. За тэр үед би анх 12 настай анх Япон айлд хомстей 7 хоног. За тэгээд цуслан 7 хоног тэгж очив. Тэгээд тэр үед би нөгөө бас анх удаал Nintendo Game Boy тэрийг хараад амар татгаж исэн Японд. За тэгээд тэрнээс хойш ер нь өөртөө том болоод ч юм уу хэзээ нэгэн цагт Японд очиж суралцнаа гэсэн тийм зорилго тэр үед тавьчихсан. Тэгээд энэ зорилго маань 2009 онд билээд тэгээд 2009 оны би 11 сараас Японд очиж анх Япон хэлний сургалт Япон хэлний бэлний бэлтгэлд анх явж исэн. Тэгээд тэндээсээ би төгсөөд хувийн зардлаар явсан. Тэгээд төгсөөд коллеж суралцаа. Тэгээд нэг ажиллаад нийтдээ 7.5 жил Японд ажиллаж амьдэрсэн байгаа. Хувийн зардлаар явсан гэж одоо Тэнгис ах бол нэг арбайт цагийн ажил энэ төр бол нэлээд ерөнхийдөө machen баг тийм төрөл бүрийн ажил хийсэн. Тэгээд би энэ дээр нэг ганц юм хэлэхэд хүүхдүүд би өөрөө нөгөө Японд анх очиод тэгэл яаж иж болчондоо гэсэн бодолтой очиж исэн бол тэр маань маш одоо хүнд тусаа. Ягаад гэвэл би нөгөө Япон хэл маш муу очсон болохоор Япон хэл нөгөө ажил өрсөө надад олдоогүй эхний 6 сар. Тэгээд тэр надад нэлээд хүн цохол тасан. Тэгээд эхний 6 сар ажилгүй маш хэцүү. Тэгээд төлбөр нь хийгдээд идэг. Маш ер нь бас маш хүнд нөхцөл байсан. Ер нь төсөөлж ирсэн нь шал өөр орчин гутсан. За тэгээд ер нь хэл сайн сурахгүй би Япон хэл сайн сурахгүй Японд ажиллаж чадахгүй манай гэд хэлээ ерөнхийдөө маш сайн үтсэн, маш сайн хичээсэн. За тэгээд ерөнхийдөө яг 2 жил хагасны дараа би яг энэ нэг төвшин авч ирсэн. Япон хэлнийхээ сургуулийн төгсөөд тийм. Тэгээд нэлийн бас хичээсэн. Тэгтээ би бас эндээс бас нэг гаргалаас монгол хэлээ маш сайн сураад тийм ээ монгол хэлээ маш сайн эзэмсэн бол ерөнхийдөө хэлийг сурахад маш амар байд юм болов. Би өөрөө болохоор тэрэндээ бас хаас монгол хэлээ тийм сайн сураагүй болохоор тийм жоохон Япон хэл сурахад жоохон хүндэл гарч ирсэн болов. Тэгээд одоо оюутан залуустай хэлэхэд тийм монгол хэлийг ихлэ маш сайн судалцаад гадаад зөвсөн ганцхан Япон хэл гэлтөө гадаад хэлээ бас сурвал илүү тийм болов гэж бодчих. Тэгэхээр шууд нөгөө очингууд бүх юм ингээд нэг гоё газар тосоод авах гэж байгаа юм шиг тийм нөгөө хит өрөөсгөл юу ээж бас болохгүй байгаад ах шиг байна тийм. Тэр чинь нөгөө Монгол хүмүүс чинь үлээ нөгөө ээж аав гэр бүл хамаатан садантайгаа ойр татна тийм ээ. Тэгээд энд бол бид бидний толгойг хэлээд явна. Тэнд бол хинч бидний толгойг хэлэхгүй шүү дээ тийм ээ. Яг тэгээд очингууд яг нөгөө энд дэс орчноос солигдохоор жоохон тийм шок авдаг лээ. Тэгээд тэр чинь хүн болгон тэгэл тэр 20 сая төгрөг одоо жишээлбэл Япон хэлний бэлтгэл маань 17 сая төгрөг байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд байргал идэж явахдаа тэгэл 20 хэдэн сая төгрөг болно. Тэгээ чинь тэгээ шууд төлөөд явчих хүүхдүүд маш ховор. Би тэгээд төлөөгүй зээл авч явж исэн тийм ээ. Тэгэл тэр харин их мөнгө чинь тэгээд үр бүтээлтэй л зарцуулахгүй бол тийм ээ. Буцц бутнаатай хамт явсан мөртлөө буцсан хүүхдүүд бас зөндөө байдаг л байшинтгаад ч юм уу те эсвэл Япон хэл сурмааргүй юм ч юм уу те яг л зорилгоо бас тодорхой болоогүй үүднээс буцсан хүүхдүүд бас зөндөө байдаг юм байна те. Гэтэ одоо Тэнгис ах бол одоо за тэр ихний хүнд даваад гараад те тэгээд хэлнийхээ сургуулийг төгсөө коллежид сураа тэгээд Японд ажиллаж байгаа. Тэгээ одоо Монголдо ирээд бас Монгол Япон хоёрыг холбосон байгууллагт ажиллаж байгаа гэсэн үг байна шүү дээ те. Хичээвэл бас боломж байна те. За юу мада ерөнхийн нөгөө асуултын нэвтрүүлгийн сэдэв маань гол нь 5 асуулт байгаа. Энэ 5 асуултын хүрээнд ерөнхийдөө асуугаад тэгээ бүх оролцогч бас ер нь адилхан асуулт асууж байгаа. Гэхдээ яг хүн болгоны нөгөө туулсан амьдрал өөр те хүн болгоны өнцөг өөр учраас сонирхолтой хариулцууд гарах болов гэдэг ингэ явж байгаа юм. Тэгэхээр ихний асуулт руу оръё те. За хамгийн ихнийх нь Японд төгсөөд Монголд хөл тавимгцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ гэж.
За миний хувьд бол яг анханасаа Японд бол олон жил тийм ээ сурсаж Японд олон жил амьдрий гэсэн ерөөс анх тийм зорилго тавьж очиагүй. Тодорхой хэмжээгээр очиод Япон хэл суралцаад жоохон өөрийгөө хувь хүн байдлаар төлөвшүүлснийхаа дараа Монголд ирье гэж зорилго тавьж ирсэн. За тэр маань бас дууссан юм тийм ээ. Тэгээд Монголд бол ирсэн анх ирсэн мэдээ сэтгэл маш сайхан байсан. Монголд ирээд за одоо ингээд тийм ээ сурсан мэдснээ ашиглаад Монголд ажиллана гэсэн л бодолтой. Ер нь бол маш сайхан байсан Монголд ирээд. За тэгээд анхны бодол гэдэг утгаар ч би нөгөө Японд байхдаа ер нь 7.5 жил амьдрахдаа бараг 6 жилд нь супермаркетад ажилласан. Тэгээд анх амир хэцүү байсан. Өөрөө ч нөгөө ожигийн буюу тийм ээ бүх их ч юм тэр хүртэл би хийж чаддгүй байсан. Ягараа тийм би ингээ бүхэлцэх ёстой юм уу тиймэрхүү нөгөө сөрөгийн бодлоо надад зөндөр төрдөг байсан л би Монгол юм чи яхаа бүхэлцэх ёстой юм уу тиймэрхүү одоо ботод аминеттэй бодлого байхгүй. Тэгээд би тэрий чинь хүртэл анх очиод юусоо хийж чаддаггүй. Тэгээд 6 сар супермаркетад ажиллаж иж арай хийж нэг ингэж донгод болж ирсэн. Тэгээд 6 жил яг супермаркетад ажиллаж ягаад Япон улсын ерөнхийдөө үйлчилгээг ерөнхийдөө маш сайн сурсан болов тийм ээ супермаркетын үйлчлэгээ соёл үйлчлэгчтэй яаж харилцах гэж юм уу те тэрийг маш ус. Энийг ирээд би яг Монголдоо ирээд супермаркетууд орсон чинь тийс өөр зүйл өгцөн. Шал өөр зүйл. За ингээд оролдонгоо ч юм уу те ингээд одоо тэр бараа хаанаа ингээд асуунгууд уцаа оролцсон ч гэдэг энэ тэнд байгаа ч юм уу те тиймэрхүү за тэр надад маш эвгүй тусч исэн. Тэгээд жоохон үйлчлэгээнийхээ соёлыг сайжруулах юм уу да гэл тэр талдаа нэлээд жоохон хэцүү байсан. Зөв. Манайх бас тэгээд нэг үеэд бол айгүй сайжирж ах шиг юм тий. Одоо нөгөө олон улсын тэр франчайз энэ юм хүмүүд ялангуяа орж ирээд нэлээд тийм бас төлөвшөөд юу болоод ах шиг байна тий. Тодорхой хэмжээгээр. Одоо CUG 25 гэдээ орж ирээд яг нөгөө бэлддэг хилдэг өнгөтэй болсон тийм ээ. Тий. Тэр маань гэсэн соёлын үдийг бас одоо тавьж байгаа юм болов уу? Тийм бах тий. Эхэндээ ингээд нэг тийм жоохон одоо юу гэдэг нөгөө natural биш юм шиг санагддаг ч гэсэн тэгээд тийм тэгээ явандаа ингээд ягаад болохоор хин сураад ингээд хүмүүс ч гэсэн одоо бол чинь CU-д ороход автомобиль гэж хэлэхгүй бол нэг юм дутаад байгаа шиг санагдаад байгаа шүү дээ тий. За. Дараагийн асуулт руу орох. За тэгээ. За Японд хоёр дахь асуулт. Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим. За Японд суралцах өөртөө суулгасан гол зарчим гэх юм бол за ерөнхийдөө бусдад төг утахгүй байх гэдэг би маш сайн өөртөө суулгасан болов уу гэж боддог. За тэгээд гол баримтлал зам чанар тийм ээ. За тэр цаг барих ч юм уу. За тэр арай биш. Миний хувьд бол бусдад ерөөсөө төг утахгүй байх гэдгийг л би өөртөө сайн суулгасан болов. За энэ маань мэдээж бас эрэг болон сөрөг талтай юм байна. Би бас тэг өөртөө мэдэрдэг. Ягаад гэвэл бусдад төг утахгүй гэдэг утгаараа нөгөө хүрээлэл маань маш жижигхан болсон тийм тийм одоо ингээд найз нөхдөд рүү уцдаг гэх юм уу тэгэхээр за ажилтаа байгаа юм бол за саад болоод явах ч юм болох жишээ нэ ч юм тэрнээсээ болоод нөгөө жоохон хүрээлэл жоохон хумигдэж ирсэн болоо да тий тэгээ жоохон ганцаардмал ч юм уу тиймэрхүү болж гисэн зүгээр яг бусдад одоо жишээлбэл өөр дээр яриад үзэх тийм ээ одоо Монгол дээр жишээ аваад үзэх тийм ээ одоо бусдыг хараад хахад би л болж байвал одоо бусд нь хамаагүй гэсэн тийм бас мэрсэр хүмүүс бас байдаг л тийм ээ. Одоо чинь одоо бид нар одоо төгжрөл ямар байгаа вэ тийм ээ. Төгжрөлтэй үед миний бодлоор зүгээр чинь игнээ бариад зөв сайхан эзлээд тийм ээ. Бусдыгаа хүндлээ зам тавиад төгөд тэр тодорхой хэмжээгээр ч юм уу тийм бүх төгжрөлд бас бага хэмжээгээр бас нөлөөлөх юм болоо тийм буу тийм ээ. За дараа нь бас нөгөө энэ надад бас их тохиолддог л да нөгөө гадаа машинууд их болсон тийм ээ. Тэгэл нөгөө дугаараа тавихгүй машина тавьчихдаг тийм ээ. Тэгэл тэгвэл чинь тэр хүн ямар ч ажилдаа яаж юус тохиолдох юм бэлээ тийм ээ. Яг тэгэл машин хэрэгтэй үед янгууд дугаараад тавьдгүй ч юм авдгүй уцтаад авдгүй тийм хүмүүс бас байдаг тийм ээ. Тэрийг ч юм одоо бусдын бусдын одоо ажлыг хүнддэг ч юм уу. Тиймэрхүү тал дээр жоохон анхаарал болох юм болов уу гэж боддог. Тэгээд тийм бусад хүний одоо цагийг хүндлэх нэг тийм асуудал байгаа дээ шүү дээ. Тэр чинь заагаараа тийм одоо жишээлбэл тамиг татах ч юм уу тийм ээ. Одоо тамиг татлаа гэж бодоход тамиг татдаг бид татдаг хүмүүс тийх энэ хүний өөрийнх нь хэрэг. Тэгээд тамиг татдаг бол зүгээр тамиг татдаг хүмүүсээс хол очиод тийм ээ. Зайгаа аваад тамиг татчих бол тийм ээ. Нэг тиймэрхүү жишээ нэ. Одоо жишээлбэл хүүхдүүдэд хажууд ч юм уу тамиг татахаас ерөнхийдөө жоохон болов. Сургуулийн орчинд энэ төр бол ялангуяа тамхины дээр хортой утаа мутаанда биш л дээ. Зүгээр тэр бидний дээр татж байгаа үрэлгэр
дуурайлал тийм ээ бид нар ингээд харж байгаа тэр жоох хүүхдүүд хичнээн танихгүй хүүхдүүд байсан бид нар зүгээр муу үлгэр үзүүлж тэр хүүхд том болоод тамхич болох тийм бид нар өөртөө одоо үйлдэлээр үзүүлчихэж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн татдаг бол жоох хүүхдээс жоохон зайтай ч юм уу тийм. Японд нэг тим юу бас байдаг шүү дээ. Одоо би айгуусан санд манай нэг сургуулийн тентх гарцсан дээр байдаг гэсэн аахгүй. Ингээд жижигхэн замын жижигхэн гарц тэг гэрлэн төхөөтэй. Тэгээ ингээд машин баг явдаг болохоор гарчмаар санагдаад байхгүй юу. Тэгээд нэгсэн чинь тэн дээр нэг самбар байдаг гэсэн аахгүй. Тэгээ би тэр самбарыг хараа ерөөсө гарч чаддаг гэсэн. Кодомого митэмас юу гэдэг тийм самбар байдаг гэсэн. Хүүхэд харж байгаа шүү гэдэг тийм самбар байдаг гэсэн. Тэгээд тэгээ ер нь бидний үйлдэлтэй ингээд дараа үеийнхэн харж байгаа эндээс чинь юм авж байгаа сурж байгаа гэдэг ер нь байнга бас бодож явах хэрэгтэй байдаг тий. Тэгээд бас одоо чинь зарим одоо харилцаа юм уу тийм ээ заавал за үгүй бол үгүй ч юм уу би ингээд бодож ин хариугаа шууд ингээд төстөөс өгсөн илүү амар гэдэг юм бол Япон хүмүүсийн бас нэг нөгөө сөрөг миний хувьд нэг сөрөг тал нь тиймд байх нөгөө ингээд шууд хариултаа хийхгүй ингээд тойруулцдаг тэгэнгүүт чинь нөгөө яг баталгаатай хариулт нь тийм ч юм уу үгүй ч юм юусэн мэддэггүй тийм тойроо зам жоохон надад жоохон ядаргаатай санагддаг. Тэгээ миний хувьд болохоор ерөнхийдөө шууд чадуулж чадахгүй бол чадахгүй гэдэг хэлждэг. Тэр надад амар үед нөгөө хүндээ ч гэсэн хүлээлт үүсэхгүй өөртөө ч гэсэн амар тийм ээ. Тийм. Зөв. За дараагийн 3 дахь асуулт тий одоо чинь. За 3 дахь асуулт. За Японоос Монголд ирээд ажиллахад гарч байсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ гэж. Таны хувьд бол ирээд одоо шууд Монгол Японд төвдөө орж ажилласан гэж ойлгож байгаа. Тэ одоо тэгээ 6 жил ажиллаж байгаа. Тий. За миний хувьд надад асуулт бэрхшээл гэхэд би азтай байна. Харин яагаад гэвэл шууд Японоос ирээд Монгол Японд төвдөгөө холбогдоод Монгол Японд төвд ажилласан. Монгол Японд төв маань төвийн маань ажилчдын 90% баг 90-ээс дээш хувь бүгдээ адилхан надтай адилхан Японд сурч ажиллаж ирсэн хүмүүс байдаг. Бас тэгвэл нэлийн соёлын хувьд төхөө өсвөл болоод байна шүү дээ. Тэгээд ирэнгүүтээ хамт ажил хийгээд ерөөсөө тийм хүндэл бэрхшээл бол ерөөсөө надад гараагүй. Монгол Япон төв маань одоо бол миний ойлгоод байгаагаар Монгол Улсын их сургуулийн харьяа гэж явдсан байл л шүү дээ тий. Тэгээд тэгэхээр яг одоо нөгөө бусад салбарынхантайгаа ч гэдэг юм харьцах тиймэрхүү ажил гарах байх. Эсвэл ер нь яг зүгээр харьяа ч гэсэн зүгээр тустай байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ерөнхийдөө манайх Монгол Япон төв маань анх ер нь бол 2002 онд тийм ээ. JICA-гийн Япон улсын засгийн газрын буцалтууд тусламжаар баригдчихсан. За 2002 оноос 10 жилийн хугацаанд буюу 2012 он хүртэл JICA-гийн төсөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн. За тэгээ 2012 оноос хойш Монгол Улсын их сургуулийн харьяа байгууллага болсон. Тэгээ одоо яг үндсэн үйл ажиллагаа маань бид нар өөрсдийнхөө бизнесийн сургалт, за Япон хэлний сургалт, номынсаа хамтын ажиллагаа гэсэн сургалтуудаараа үйл ажиллагаа олгож байна. Та бол одоо тэгвэл нэгсэндөө яг одоо юугаар бол одоо мөйсийн албаагч ер нь болж таарах юм шүү дээ. Бараг төрийн албаагч юу тийм болж таарах баг тий. За. Тийм ээ. Харин тийм манай яг Монгол Япон төвч одоо тэр хүмүүс анх нөгөө JICA-гийн прожект байсан гэдгээр нь одоо ч гэсэн гэхдээ JICA-тай холбоотой үйл ажиллагаа бол мэдээж байнгын явж байгаа баг тий. JICA болон элчин сайдын яамнуудаа хамтарч ирэхэд үйл ажиллагаа явуулдаг. За дараагийн асуулт. 4 дахь асуулт. За Японд төгсөгчд Монголдо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ гэж. Яг хоо таны хувьд те харагдсан юм ийм давуу тал болно байж болохоор эсвэл ер нь нэг иймэрхүү юм дээр дутуу хөдлөд байгаа юмнуудаа ч гэдэг юм уу те тиймэрхүү талаас харуул. Японд төгсөгчд Монголдо ашиглаж чадахгүй байгаа боломж. За миний хувьд за Японд төгсөөд ирсэн хүмүүс маань тийм ээ Японтойгоо холбоотой Япон хэлээ мартахгүй тийм ажил хийвэл илүү даваа талтай юм болов уу гэж боддог. Ягаад гэвэл тийм ээ цаг хугацаагаа зарцуулж хөрөнгө мөнгөө зарцуулж тэнд очиж 2-3 жил сурж ажиллаж амьдэрсэн хүмүүс маань эргэж ирээд Японтойгоо холбоотой ажил хийвэл ажил тэр цаг хугацаа маань үр дүнгүй болохгүй тийм ээ. Тийм болохоор энэ одоо ашиглаж чадахгүй боломжийг одоо юу гэвэл бид нар одоо төгсөөд ирсэн тийм ээ симпай нар бид нар одоо илүү ирж байгаа кохонуудаа боломж олох талаар бид нар ихлээд бас хөтлөх хэрэгтэй юм болов. Одоо Монголд тийм ээ Япон компаниуд хэд байгаа байлаа тийм ээ. Маш зөвхөн байна. Ирээд одоо ажил хийгээд Япон компанид олдохгүй, бараг олдохгүй тийм ээ. Олдсон ч одоо жишээ нь миний анзаарснаар яг Японд одоо ажиллаж амьдарч ирсэн хүмүүс нэг Япон танилтайгаа компани байгуулсан ч юм уу тийм. Тэгэл хэдхэн хүнтэй компани ч юм. Гаднаас ерөөсөө хүний нөөц орсол бараг байхгүй ч юм. Тэр жижигхэн компаниуд л их байгаа тийм. Тэгэхээр одоо төгсөж ирсэн бид нар боёо симпай нар маань өөрсдөө энэ гарц гаргалгааг хааж ярилцаж тийм ээ Япон компаниудыг яаж орох вэ? Дараа нь ирж байгаа кохайнуудаа тийм ээ яаж бид нар ажилд орцуулах вэ ч юм уу тийм. За зөвхөн Япон компани биш маа Монгол компани ч гэсэн ажилд ороход бид нар бас туслах үүрэг тэгэж хариуцлагатай гэж бас би боддог. Тийм. Ер нь одоо манай нөгөө Япон төсөлтийн холбоонд ч гэсэн айгүй хүсэлтүүдийг компаниудаас ялангуяа эсэргээр яг ингээ компаниуд бол
Япон төгсөгчдийг бас авах сонирхол айгүй ихтэй. Тэгээд тийм мэдээллийн сан байна уу те. Танай төгсөгчдөөс шалгаад хүн авъя гэсэн юмуд бас нэг үед айгүй байдаг болчиход байгаа гэсэн юм. Бас ер нь тэр нөгөө Япон ажлын арга барил, менежментийн арга барил ч гэдэг юм уу те. Одоо манай яг энэ Монгол-Япон төв дээр ордог хичээлүүдийн агуулга шүү дээ те. Тиймэрхүү юм чи өөрөө ер нь үр дүнтэй биш үү? Бас бол тодорхой хэмжээнд бол газрууд нэлээд хүлийн зөвшөөрөөд яг бизнестэй хэрэглээд явж байгаа газар зөндөх байх шиг байгаа юм те. За ингээд 4 асуулт. Хоёул ч гайгүй шуурхай явж байна. За сүүлчийн асуулт нь Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар ноу-хавыг та санал болгох вэ? За би шууд нэг ноу-хав гэж ярихаас илүүтэйгээр яг одоо ингээд дутагдаад байгаа маань ерөөсөө төр засаг маань шинжлэх ухаанаа жоох илүү дэмжисэл гэж миний хувьд хүсдэг дээ. Тэгээ Япон улс техник технологи ямар хөгжсөн бэлээ тийм ээ. Тэрээс нь иш татаад ч юм одоо миний хар хамгийн наацхан жишээ гэхэд л одоо хог манай улсад хог ямар асуудал болж байгаа бол хог шатаах үйлдвэр Японд ямар байдیں۔ Тэрийн судлаад барих боломж ямар байдیں۔ Тийм ээ жишээ. Дээрэс нь одоо яг Японд нэг нэвтрүүлэг үзчихсэн жижигхэн юм юу цахилгаан бага өрийн цахилгаан станц. Тэр маань болохоор юугаараа тэр цахилгаан станц ажиллаж байгаа нөхөр одоо хүний биеэс гарч байгаа нөгөө хүмүүс хүндэрдэг тийм ээ. Хүндэрсээс гарч байгаа тэр зүйлээс гарч байгаа метанхийг ашиглаад цахилгаан бага өрийн цахилгаан станц барьж байгаа. Тэгээд тэр цахилгаан станц нь болохоор 2000 өрхийг цахилгаанаар хангаж байгаа. Тэгээд цахилгааныхаа зардал маш бага. Юу хийх вэ гэхээр хүмүүс мэдээж л хэрэгцээ гаргах тийм ээ. Тэрнийх нь югаар тэр цахилгаан ажилтдаг. Тэрийг ч гэсэн тийм ээ шинжлэх ухааны талаас нь судлаад ч юм уу Монголд оруулж ирээд тийм хөгжүүлэхэд Япон улсын хувьд бол одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг янз янзын мундаг технологи компаниуд байгаа шүү дээ. Учиргүй томууд нь гэлтгүү жижиг дунд компаниуд ч гэсэн айгүй тийм яг таны хэлж байгаа шиг тийм онцгой технологи компани айгүй олонтой тий. Яг тэрийг нь одоо олж ирээд тийм ээ мэдээж Монгол шууд оруулж ирэхэд мэдээж эрсдэлтэй зөв зөндөл байгаа бох тийм ээ. Маш сайн судалгаа шинжилгээ хийгээд Япончууд маань угаасаа нөгөө тоо статистикээр суурлж бүх юм төлөвлөгөө гаргадаг. Тэрнтэй нэг адилхан бид нар ч гэсэн хамтарч ажиллаа тийм ээ. Ийм боломж байна. Ингээд бол илүү нааштай юм болж байгаа. Энэ тал дээр нэг тийм JICA-гийн дэмжлэг байд юм байна гэж би сонсч байсан. Одоо нөгөө Японы жижиг тийм шинэ технологитой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадд гарахад нь тусалдаг тийм грант тийм хүн байд юм шиг байна тийм. Тэгээд одоо за тухайн зах зээлийн судалгаа хийх, судалгаа нь үнэхээр амжилттай яваад боломжтой байна гэж бодох юм бол эхний шатны туршилт хийх энэ төр хүртгийг нь гаргаж өгдөг. Тийм юм энэ төр. Тэгээд жишээ нь тиймэрхүү юмыг ашиглаад ингээд Япон компаниас шинэ технологи орж ирвэл бас бидний одоо тий Монголд бол бас л тог гэдэг чинь одоо бол чухал асуудал шүү дээ. Яг үнэхээр бүх юм нь бүрэн дүүрэн яг 100% бат болцсон асуудал биш учраас тий айгу олон одоо өрхөд цаашлаад сайн тогтой байна гэдэг чинь одоо боловсролын чанар сайжирна, гэмтрийн гаралт буурна ч гэдэг юм маш олон давуу талтай байж тарах бах тий. За ингээд үндсэн 5 асуулт маань ерөнхийдөө ингээд дуусж байгаа юм. Тэгээд яг оролцогч болгоноос сүүлд нэмэлтээр гэдэг юм нэг юм 2 асуулт асуугаад байгаа юм. Нэгдүгээрт яг та ингээд үзэж байгаа хүмүүст зориулаад ерөнхийдөө яг манай энэ нэвтрүүлгийн ярилцлагын маань гол зорилго бол залуучуудад те ингээд Японд сураад ажиллаад Японд амьдарч байгаа ирсэн улсууд иймэрхүү одоо ямиг ингэж хардаг юм өнцгтэй болсон байд юм байна. Юм сурсан байд юм байна. Юм сурах юм бол бас ийм сайхан юм байд юм байна гэдэг юмыг л хүмүүст харуулах, залуучуудад ялангуяа харуулахаас гэж зорж байгаа. Тэгэхээр нэгдүгээр та залуучуудад хандаж хэлэхдээ Японд одоо сурахыг хүсэж байгаа ч юм уу. Тиймэрхүү залуучуудад хандаж хэлмээр юм юу байна? Хоёрдугаар та энэ ярилцлагт дахиад дараагийн зочин болоод урихад санал болгох хүн байна уу? Тэ хүн байвал яг тодорхой хүн биш юм а гэхэд нэг ийм салбарын хүн байвал илүү зүгээр байх ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хэлсэн чинь. За ингээд ямар ч байсан Японд суралцах сонирхол. За заавал ганцхан Япон гэлтгүй тийм ээ. Гадаад орнд суралцах байгаа оюутан залуус тийм ээ. Залуустай хандаж хэлэхэд за зорилгоо маш тодорхой болгосон дээр юм болов уу гэж бодсон тийм ээ. Яагаад Япон сурах болж байгаа юм. За яагаад Америк сурах болгож байгаа юм тийм ээ. За яагаад Оросд сурах гэж байгаа юм уу. Тийм яагаад тэр гадаад орнд сурах гэж байгаа. Зорилгоо маш тодорхой. Зорилго гэдэг маань ерөнхийдөө хүний тэр ирээдүйн карьерт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор жишээлбэл Японд очиод нэг сургууль сураад ч юм уу нэг ажилд ороод гэж ярихгүйгээр тийм сургуулийг бүр яг тодорхой. Тийм Япон явах чинь гол зорилго нь биш шүү дээ тийм тэгэхгүй. Яг очиод нэг яаж яж байгаа болгочондоо гэсэн бодолтойгоор бишээ. Яг зорилгоо тодорхойлж чадвал тийм улсын сургуульда яг тийм сургуулийн тийм мэргэжтэй суралцах юм уу. Зорилгоо маш тодорхой болгоод явбал илүү арай нөгөө юу гэдэг лээ футан баг. Тийм баг тий. тэгж за тэгээд дээрэс нь Японд яв суралцж байгаа. За гадаад миний хувьд Японыг сайн мэдэх болохоор Япон гэдэг ярьчээ. Тэгээд нөгөө
мэдээлэл маш сайн зөв цуглуулахгүй бол болохгүй. Сүүлийн үед ерөнхийдөө хүүхдүүд маань их хвчлэн одоо зарим сургууль одоо жишээлбэл ингэдэг л дээ сурагч татахын тулд тийм ээ сургалтын төлбөрөөсөө 70% хөнгөлөө 50% хөнгөлөө гэд тэнгууд нөгөө хүүхдүүд нь баярлцдаг ээж аавд очиж хэлдэг тийм ээ өө би нэг сургууль тэнцээд гэсэн чинь намайг 50% тэтгэлэг төлбөрт хамруулцлаа гэх. Тэтгэлэг төлбөр болон сургалтын төлбөрөөс хөнгөлөг гэдэг нь нэг хоёулаа шал өөр асуудал тийм ээ. Тийм. Тэгээд тэрнийхээ ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд ингээ харангуут аль сургуулийн би сургуулийн хэлээд яг уу нэг сургууль 50% хөнгөлчлөө гэх нэг охин ирсэн. Тэгээ ээж аваасаа зээл авахуулаад явчихж байгаа. Тэгээ нөгөө 50% хөнгөлөгдсөн дүн маань ингээ харахад бас 24-5 сая төгрөг байхгүй жил. Тийм бас маш баг дүн. Тэр яг үнэхээр тийм яг үнэхээр яг за бид тэр хөнгөсөн өнгөлөг нь би тэрийг бол мэдэхгүй тийм ээ. Гэхдээ тэр 50-70% хөнгөлөгдөөд 20-30 саяын төлбөртэй сургуулагдчих болж байгаа. Тэгээд очиод дараагийнх нь жилээ тэр охин яг ихнийхээ жилдээ ингээд төлөөд явчихж байгаа. Хоёр дахь жилдээ онгод хөнгөлт нь байхгүй болоод бүр 40-50 сая төгрөг болчихж байгаа. Тэгээд хоёр дахь жилдээ нөгөө төлбөр төлж чадахгүйгаа буцаад Монголд өргөд ирсэн. Тийм тохиолдол. Ер нь тиймэрхүү кейсүүд гардаг тийм гардаг. Тэгэхээр өмнө нь маш сайн судалгаагаа тийм ээ маш сайн мэдээлэл цуглуулад тийм ээ одоо бол мэдээллийг бол бид нар яг албан ёсны сайтаас нь авч болно шүү дээ. Найдвартай соорсоо байна тийм ээ оюутны Японы гадаад оюутны дэмжих сайт байна. За болохгүй Японы элчин сайдын ямар ч сурталчилгааг асууж. Одоо манай Монгол Япон төвдөө ч гэсэн ер нь ирээд уулзахад бол зөндөх мэдээлэл байгаа шүү дээ тий. Би одоо гадаадд Японд суралцж байгаа оюутан залуустай юм тусгай юм жижигхэн одоо булан гаргаад би бас хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг байгаа. За 2019 он гэхэд надад 320 хүүхэд ирсэн байна. Тийм тэгээ 2021 он маань нөгөө коронавитой чадаагүй. Тийм. Гэхдээ одоо би яг энэ булангаа би дахиад нээж ажиллах гэж байгаа. Гэхдээ ерөнхийдөө ирж байгаа хүүхдүүд маань баг заримнаас нөгөө хитрхи оройтсон байна эртгэлтэй бас тийм. Өөрөө нөгөө мөнгө төгрөгөөр шатцсан байна ч юм уу. Виз нь гараагүй байна ч юм уу. Тэгээд ирдэг болохоор бас хэцүү байдаг. Тийм болохоор яг бичиг баримтаа хөөцөлтгөөс өмнө тийм ээ анхаас нь одоо тэр ерөнхий мэдээлэл авах тийм юм хүн бол одоо Монгол Япон төв дээр байгаа болж байгаа бох тий. Юуны нөгөө одоо сургуулийн юу гэдэг вүлээ? Боловсролын яармаг гэдэг мэдээлэл Япон сурталчилгаа мэдээллийн яармаг гэж бас болдог байгаа маань төв дээр. За энэ маань болохоор 2010 оноос хойш тасралтгүй одоо энэ жил 13 дахь одоо гэж байна тийм. Сайн нөгөө коронавигоос болоод яг 2021 он онлайнаар яваад шүү дээ. Гэтэ онлайнаар болсон ингээд оролцогчдын тоо бол буураагүй байгаа. Ерөнхийдөө жилээс жилд Япон суралцагчдын тоо бол өснө нэмэгдэж байгаа. За энэ жилийн хувьд гэх юм бол 10 сарын 8-9-нд тийм ээ. 8-9 хагас байгаа. 12 сургуулийн төлөөлөгчд маань ирж ирсэн. Японоос бүр өөрсдөө ирэх юм тийм. Тэгвэл бүр яг Японд сургууль ямар байдیں۔ Тэ очоод ямар байранд амьдрах бүр ерөөсөө бүх юм мэдээлээ. Яг мэдээлээ. Япон суралцах талаар үндсэн ойлголтоо авчна. Япон засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн талаар Япон улсын элчин сайдын тайлбарлаад өгнө. Тэгээд 12 сургуулиасаа та бүхэн маань хүссэн мэрэгчлэрээ тийм ээ. Аль аль мэрэгчлэр яаж суралцахад ямар хуу дэмжлэг авах уу, тэтгэлэг хөтөлбөр байд юм уу гэх тийм ээ. Байхгүй бол яаж суралцах уу, ерөнхийдөө бас зөвлөгөө болон бас эсэлт авах бас эсэлт авч байгаа. Тийм. Бас Японд одоо сурж ирсэн улсууд энэ төр туршлагаасаа хуваалцсан тийм хүмүүс байна. Тэр нь болохоор 10 сарын 9-нд нөгөө тийм. Тэгэхээр 10 сарын 8-9-нд 2 өдөр Монгол Япон төв дээр болох юм шүү дээ. Та бүхэн хүрэлцээрэй гэж. Тийм тийм. Мэдээж нөгөө Япон явахыг хүсэж байгаа залуучууд нэлээд олон байгаа байлгүй тийм. Тэгээд яг нэгдсэн найдвартай мэдээлэл болж авах гэдэг утгаар бол айгүй том үйл ажиллагаа болж байгаа гэж би ойлгоод байна шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үеийн оюутан залуус маань ерөнхийдөө маш ухаалаг, маш соёлтой болоод байгаа би мэдэрч байгаа. Тэгээд ерөнхийдөө 2019, 17, 18, 17 он гэтэл хүүхдүүд ерөнхийдөө мэргэжил сонголтоо ер нь бараг хийдэггүй. За яг уу ингээд заах уу айлт мэргэжлэр яг уу сусан жаах уу гэсэн бодолтой байдагсан бол одоо коронавигоос хойш тийм ээ 2021 оноос хосож миний сая хийсэн тийм ээ гадаадд суралцах зөвлөгөө болонд маань ирж байгаа хүүхдүүд бараг ихэнх нь 90% бүр мэрэгчлээ сонгоцсон. Би энэс сурахгүй. Өөр мэрэгчлээ сурах ингэгээр сурна гэсэн хүүхдүүд. Энд бас би их баярлууштай байгаа тийм ээ. За тэгээд хоёр дахь асуулт байна. Санал болгох. Би сая хийсэн тийм ээ шинжлэх ухаан талдаа шинжлэх ухаан сонирхдаг тийм надаас би өөрөө тийм мундаг биш л те. Тэгээд яг шинжлэх ухаан талдаа тийм ээ хүн судлаа шинжилгээ хийдэг хүн байвал тийм ээ. Тийм өөрч оролцуулаарай. Заавал гэж гомж өсөж байна да. За баярлалаа. За тэгээд манай урилгыг хүлээж авч оролцсон түнд маш их баярлалаа. Тэгээд бас одоо удахгүй болох ч байгаа үйл ажиллагаа энэ айгүйх нэлээд хэрэгтэй мэдээлэл өглөө шүү дээ тийм. Тэгээд ер нь одоо Японд
сурах гэдэг тал дээр ингээд хүмүүс ч одоо ингээд зөвхөн нөгөө засгийн газрын цэцгэлгээр явдаг ч юм уу эсвэл зөвхөн өөрөө хувийн төл одоо янз бүрийн сангаас цэцгэлэг явдаг гэдэг. Ингээд янз янзын арга байгаа. Тэрийг ингээд зөв хооронд нь хослуулаад явах бас боломж айгүй харагдаж штэ тий. Тэгээд хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн тийм хамгийн гол нь анханасаа зөв мэдээлэл олоод найдвартай мэдээлэл олоод явах юм бол зөндөө гоё тий. За тэгээд манай ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд манай урилгыг хүлээж авсан оролцсон Тэнгис ахтай маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа.